Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Сайн байцгаана үзэгчдээ, мэрэгжлийн эмч нарын эсрэг энгийн эргээд интернет ашиглан оролцогчийн өвчний түүхийг сонсоод богино хугацаанд онцлно. Өөрөөр хэлбэл хоёр багийнхан хэн нь илүү өвчний оншийг зөв хэлж чадж байгаагаараа өрсөлдөх юм. Энэ бол эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг. Тэгэхээр үзэгч та бүхэндээ эмч нарынхаа багийг танилцуулъя. Мэрэгжлийн эмч нарын багт Санцуу эмнэлгийн захирал, ангаа ухааны доктор, Мисаслын эмч Баян Мөнх. Зинт клиникийн үүсгэн байгуулагч ангаа ухааны доктор, хүүхдийн эмч Навча. Интернет эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, мэдээгүүжүүлэг, эрчим тэмчилгээний эмч Саранбаатар нар мэрэгжлийн эмч нарын багийг бүрдүүлж байна. За тэгвэл өнөөдрийн маань интернет багийг Казак түмний төлөөлөл болсон боловсралтай шижигнсэн залуучууд оролцож байгаа. Ингээд эдийн засагч уул уурхай инженер Барсбек, эрх зүйч, хүний нөөцийн мэрэгжилтэн Абай, Эмпати ертөнц компани санхүү хариуцсан захирал Жансая нарыг урьж байна. Сайн байцгаана уу залуучуудаа. Нэвтрүүлэгт маань тавтаа нарыг сайн байцгаана уу? Сайн байна уу? За та бүхэн манай одоо энэ нэвтрүүлгийн урилгыг аваад яаж хүлээж авсан бэ? Мэдээж бидний мэргэжил бол шал ондоо. Тэгэл ихнeen ч ондоо байгаа ч гэсэн бид нар бас тодорхой хэмжээний өрсөлдөөнийг үзүүлэх ёстой. Тэгэл ярилцж байгаад өнөө өглөө ч гэсэн бид нар айгаа сайн ярилцсан. Өмнөх өдөр нь нэвтрүүлгээ тодорхой хэмжээгээр судалсан, харсан. Гайгүй байх гэж бодож байгаа. Гайгүй байх гэж бодож байгаа юу тий? Мэдээлэл интернетээс ямар хил дээр хай гэж бодож байна Барсбек? За миний бодлоор Орос англи хэл хоёр дээр хайвал хамгийн оновчтой байх. Дохондоо монгол хэл дээр бас хайхт бол тэр болон олдохгүй байх. Тэгэхээр бол тэр хоёр хэл дээр хайх нь бол хамгийн дөт зам байх байх. За тэгвэл интернет багийнхандаа амжилт хүсье. За баярлалаа. Эмч нарын багийн хувьд сэтгэл зүйчнийг ингэдэг штеп. Хоёр хүн анх удаа уулзаад тэр хүний тухай нийт одоо бодол санааны 90% нь эхний 10 секундэндээ бүрэлддэгэ гэдэг. Тэгэхээр би хараад ямар өндөр боловсралтай, ямар одоо хариуцлагатай, ямар мундаг залуучууд байл гэж шууд л харагдчихжээ. Тийм тэгэхээр ер нь бол хүчтэй өрсөлдөгч гэж харж байгаа. Ийм хүчтэй өрсөлдөгч нартай өрсөлдөхөд бол бид гурийн хувьд дуртай байдаг, гоё байдаг тийм. За тэгвэл эмч нартай амжилт хүсье, интернет багийнхандаа мөн адил амжилт хүсье. Энэ удаад дөрмийг танилцуулахад эмч нарын баг маань интернет хэрэглэхгүй зөвхөн өөрийн мэдлэг туршлаган дээр үндэслэн өвчтний түүхийг сонсоод оншоо тавих хэрэгтэй байгаа. Харин интернет багийнханд маань асуултын хязгаар байхгүй. Хүссэн асуултаа асууж болно. Мөн интернетээс бүх хайлтыг хийн. За дээр нь өөрсдийнх нь мэдрэмжэн дээр тулгуурлаад оролцогчийн оншийг тодорхойлоорой. Ойлгомжтой байх тий. За хэрвээ интернет багийнхан маань энэ удаа маш сайн амжилттай оролцоод ялж чадах юм бол та бүхэнд Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлийн эрхийн бичгийг хүн тус бүрт бэлэг болгон өгөх болно. Тийм болохоор залуучуудаа хичээгээрэй, амжилт хүсье. Баярлалаа. Ингээд хоёр багийнхан маань оролцогч хүлээж авахд бэлнэ. За ингээд эхний оролцогч болох 6 настай Даян болон түүний ээж Одон тунгалаг нарыгаа урьж байна. Одон тунгалаг нарыгаа урьж байна. Сайн байцгаана уу? Сайн байна. Тийм. За сайн байна уу? Энд ирээ зогсоорой. Тийм. За Даяна маань бол манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа Одон тунгалгаа. Өөрийн хүүгийнхаа түүхийг хуваалцах гэж байгаад маш их баярлалаа. Тэгэхээр хоёулаа хоёр багийнхандаа эхлээд түүхээ хуваалцах хэрэгтэй байгаа шүү дээ. Манай Даяна маань одоо 6 настай. Тий, 6 настай. Ер нь анх өвчний шихний тэмдэг нь хэдэн настайгаас илэрсэн бэ? Хүүгийн шнэмжиг 2 нас гарантайд нэг юмдаа маш их дуртай. 2 настайгаас яг бусад хүүхдүүдээс юугээрээ өөр байв? Ерөнхийдөө бүх талаараа өөр. Бүх талаараа байсан үү тий. За. Ингээд хоёр багийнхандаа эхний мэдээлэлээ өглөө манай 6 настай Даяныгийн өвчний оншийг та бүхэн маань оншлоорой. Өрөөндөө ороод зөвлөлтөөрэй. За энэ штэ.
аутизм шинжлэх ухаан тийм ээ. Аутизм туухдах шүү. Тий. Шууд орж ирэл гарч байгаа. Аутизм. Аутизм. Шууд тий харахад лан хараад шүү. За ингэ. За нэг мэднэ хэрэгтэй бол. Шууд шинжлэх төлөвлөгөөнд орох уу? Тийм доор нь шүү дээ. Признаки и симптомы аутизма у детей. Нарушение речи. За Энэ хэл ярианы бас шүү дээ. тий хэл ярианы хөгжил болтмоо. Эдгээр чинь жоох өөр болохоос биш. Яг сэтгцийн одоо нөгөө удаашрал, хоцрогдол энэ төр гайгүй зарим нэрэд идэв. Харин ч бүр зарим сэтгэл бүр илүү энэ төр хөгжсөн байдаг. Айгүй гоцаа байсан. Тим үгүй хажуулаа шүү. Тэгэхээр дахлаас муу юу сайн уу асууж таа. Дахлаас сайн уу? Тэр хитээс авах байгаа шүү дээ. Ер нь синдром раздраженного кишечника. Хол боловсруулах нь бас юу гэдэг юм шүү дээ. Тийм ээ. Ээж нь ингээ ядраад нэг юм өвдөд яолоод байчихад ерөөсөө ямар ч юу гаргадгүй. Одоо зүгээр хүүхэд бол ингээл ээж байгаа өмсөөл ямар ч реакц. Зүгээр ээж нь уйлж яхад ээж нь яолоо явчих тажуур нь гараал юу. Хал төвлөрөх чадвар бага гэдэг. Тэр чинь юу гэдэг Синдром вэ? юу гэдэг вэ? Проблемы с концентрацией внимания гэж хайгуул яаж байна. Концентраци внимание гэх юм уу? Lack of attention problem гэх юм уу? Тэгэхээр одон тоглоо хоёулаа нэвтрүүлгийн турш хоёр баг дээр орж хоёр удаа тусламж үзүүлэх хэрэгтэй. Тийм үгүй гэсэн асуултанд хариулна. Мөн тусламжаа харуулах хэрэгтэй байгаа шүү дээ. Хүүхдийнхээ өвчний онцтой холбогдуулж ямар тусламж авчирсан бэ хоёул үзэгчтэй баг зэргийн мэдээлэл өгөх үү? За энэ дотор болохоор матрушк арсын нөгөө нэг Жижигхэн өртөг тий дотроо ордог нэг Google дээр сайтаар тоглоом байгаа. яагаад энийг авчрах болсон юм бэ? Ерөнхийдөө манай хүүхдийн өвчний одоо оншин дээрээс хамгийн их мэдэж болох үец шинж тэмдэг нь бол дис дараалал байдаг. Альва зүйлийг өргөх дуртай. Тэгэхээр энэ дотроо маш олон ширхтээ байдаг. Тэгээ тийм учраас энийг юу хараад ингээ өргөцсөн байдлыг нь хараад багч гисэн сэжүүр тий авахаа гэж Тусламж болж чадхаар тий маш ойлгомжтой. За ойлголоо. Хоёлаа интернетийн баг руу эхлээд ороод тусламж авчих. За. Контролох боломжгүй. За интернетийн багийнхан дээрээ анхныхаа тусламжийг авчирлаа. За та бүхний маань оншаа хайлны хэр байна? Дайжгүй шүү. Дайжгүй юу, тий? Орсоор их мэдээлэл гарч ирж байна. За бид хоёр бол тусламж авчирсан байгаа. Та бүхэн маань одон тунгалгаас тийм үгүй гэсэн хариулт авах асуултыг 60 секунд асуух хэрэгтэй байгаа. За цаг явлаа эхлэх үү? За нэгдүгээр асуулт. Хэл ярианы хөгжил дутмаг уу? Тийм. Харьцахад хүндрэлтэй юу? Тийм. Нийгэмшил хэцүү юу? Тийм. Заримдаа түргэн уурцаартай юу? Тийм. Тоглоомоо сонирхол муутай тоглоомондоо. Тийм. Ямар нэгэн одоо өөрчлөлтөнд эмзэг ханддаг уу? Тийм. Дархлаа сайн уу? Сайн. Хоол боловсруулах эрхтний асуудал байдаг уу? Тийм. За сонсгол сайн уу? Сайн. Тийм. За тэгвэл амархан сатаардаг уу? Юмд амархан сатаардаг. Амархан сатаардаг уу? Үгэнд ордог уу? Тийм. Үүнд ордог. Орно. За хүний хэлсэн юмыг ер нь сонсож хүлээж авдаг уу? Тийм. За ингээд та бүхний асуух 60 секунд дууслаа. Та бүхэндээ тусламжаа харуулъя. Тусламж. Энэ ямар зүйл болж байгааг та бүхэн мэдэж байна уу? Юу вэ? Матрешка. Тэгэхээр та бүхэн маань энэ зүйлийг манай оролцогчийн өвчний онштой холбож ойлгоорой. Ойлголоо. За. Анхны тусламжаа үзүүллээ. Бид та бүхэн дээр дахин 1 минут орж ирж тийм үгүй асуултанд хариулж тусламж үзүүлэх байгаа шүү. Тийм болохоор сайн зөвлөлдөөрөө бид нар эмчнэрийн өрөөрөө явлаа. За баярлалаа. За эмчнэртэй эхний зөвсөлмжөө авчирлаа. За эмчнэр нь баг оншиг тавьчих уу? Нэвтрүүлгийн дүрмийн дагуу шууд оншийг тулгаж асууж болохгүй, эргэтэн асуухгүй, эмчилгээний арга асуухгүй байгаа. Ингээд асууж эхлэх үү? Цаг явлаа. Даян хэлд орсон уу? Орсон. Тийм. Тийм. Даян их хожуу хэлд орсон уу? Тийм. Одоо их муу ярьдаг үеийнхэнтэйгээ харьцуулбал. Даян хүүхдүүдтэй тоглодог уу? Тоглох дуртай юу? Үгүй. Үгүй, ганцаараа байх. Даян. Даян давтан нэг хөдөлгөөнийг байнга хийдэг үү? Тийм.
орчин өөрчлөхөд даяанд их хэцүү байдгүй. Тийм. Хайртай дотныхоо хүмүүсийг өрөвдөх, хайрлах, тэдэнд туслах тал дээр үеийнхнаасаа хоцрогдож байгаа юу? Үгүй. Үгүй. Ямар нэг юм гоц авьяастай юм байна да гэж анзаарсан уу? Үгүй. Үгүй. Нэрээр нь дуудахад шууд харддаг. Харин тийм. Шууд харна. Даяан үл мэдэж явдаггүй. Үгүй. Үгүй. Хүний нүд рүү даяан харддаг. Хизээ нэгэн цагт чамд хүүч нь ер нь хүний нүд рүү харахтаа их муу юм а ердөө хүний нүд рүү харахгүй юм да гэж хэлжсэн үү? Тийм. Даяан цэцэрлэгт явдаггүй. Тийм. Нэг хувцас өмсөөл ах туртай юу? Үгүй. Үгүй, янз бүрийн юм өмснө. Жирийн За уучлаарай юмшаа. Асуулт асуух цаг маань дууссан байна. Та бүхэндээ яг одоо тусламжаа харуулъя. За, манай тусламж юу байна? Матрюшка. За, энэ зүйлийг та бүхэн маань манай Даяаны өвчний онштой холбож ойлгоорой. За, та бүхэн маань хоорондоо маш сайн зөвлөлдөөрэй. Та бүхний онш тогтоох аялал амжилт хүсье. За. Аутизмын үед нөгөө хүүхдүүд дотор маш их боддог. Аутизм шинжтэй хүүхдүүд чинь маш нөгөө хоц ухаантай байдаг. Шинж байдаг шүү дээ. Тэрийг гол нөгөө яг зөв тал руу чиглүүлж чадвал тэр хүнээс айгүй ондоо хүмүүс гарч ирдэг юм байна. Бид нар 2-3 юмтай ялгаа онцлогоо хийдэг шүү. Зүгээр оюуны хомсдол. Яг үнэ. Сурах чадвар нөгөө learning difficulties оюуны хомсдол, сурах чадварын хомсдол гэдэг юмнууд байгаа. Тэгээ хоёр дахь нөгөө ADHD тэгээд attention deficit hyperactivity disorder гэдэг ADHD гэдэг бас Hyperactivity. анхаарал сарнах хэд хөдөлгөөнтэй юм гэдэг. Онцгой оюуны чадамжтай гэж асуулт. Тэр дээр үүдний нөх юм бол боломжтой байж болно шүү. Ер нь аутизмын дийлэнхтэй онцгой ямар нэгэн чадамжтай байдаг шүү дээ. Маш сайн тогтолттой ч юм уу эсвэл одоо юу гэдэг харсан юм мартдаггүй. Тийм. Хоцоо тийм юм байна уу тийм. Аутизм бол 2 нас хүртэл хэвэн явчихдаг. Тэгэл цаашаа хөгжихөө байж. Эднэр ч бол анханасаа л айгүй орой толгой даана, орой эргэж хөрвөн, орой суун, мөглөх нь хөлд орно. Тэрийг асууч болох юм байна. Одон тунгалаа тэгэхээр хоёлаа 2 дахь тусламжаа үзүүлэхээр эмчнэрийнхаа баг руу оръё. За тэгье. За эмч нартайгаа 2 дахь тусламжаа авчирлаа. Та бүхэн маань түрүү асуултаа хараахан асууж амжиж дуусаагүй бах тийм үү? Асуулт бол байгаа юу тийм? За цаг явлаа. Хүүхдэд нь уналт таталт илэржсэн үү? Үгүй. Үгүй. Жирийн хүүхдүүдийн айдаг юмнаас ерөөсөө айхгүй. Эсвэргээрээ жирийн хүүхдээ айхгүй юмнаас айдаг тийм онцлог шинж ажил тийм. दैन ах юм уу дүүтэй юу? Тийм. Дүүтэй. Тэд нар нэрүүл үү? Эрүүл. Тэднэрт нь байхгүй. Даяан 2 нас хүртэл хөгжил нь хэвэн байсан уу? Хэвэн байсан. Тийм. Тэрнээс хойш л өөрчлөлт Одоо бол би эрэхтэнд ямар нэгэн эмгэг байхгүй. дотор эрэхтэн гэсэн үг шүү дээ. Дийлэг буур, Үгүй. тарих үгүй. Даяа одоо өнгө мэдэх үү? Мэднэ. Тийм. Үсэг мэдэх үү? Уншиж чадах уу? Үгүй. Дуу дуулах уу? Тийм. Юмыг хуруугаараа заах уу? Тийм. Та нарын хуруугаараа зааж байгаа юмыг олоод харчих чадах уу? Тийм. Шүлэгж ажиллаж чинь тийм ээ? Тийм. Таны мэдхүү хэвээ. Юм ойлгох. Дайжгүй ойлгох. Сургуулийн бишээ цэцэрлэгийн нөгөө концерт юмд үүрэг оролттой оролцдог уу? Үгүй. За, эмч нарын асуулт асуух цаг маань дууссан байна. Бид та бүхэн тусламж авчираагүй. Та бүхэн тун удахгүй бидэнд оншоо танилцуулна. Сайн зөвлөлтөөрөө амжилт хүсье. Баярлалаа. За, хоёлаа интернет За багийнхаа. тэгээ. За, интернет багийнхандаа дахин нэг тусламж авчирлаа. Онштой хаялал ер нь хэр сонирхолтой байна? Хит юм Хэцүү байна уу? гарч ирээд тий. Аха. За, тэгэхээр та бүхэн маань манай одон тунгалгаас тийм үгүй гэсэн хариулт авах асуултыг 60 секунд багтаан асуух хэрэгтэй байгаа. Эхлэх үү? За. За, цаг явлаа. За харьцахад янз янзын нөхцөлд харьцахад өөр хүнтэй харьцаж байгаа юм шиг санагддаг уу? Тийм. За. Тоглоомтой тоглож хахад ямар нэг тоглоомтой яг ингээл харьцаж бүр яриад одоо амьд юм шиг амьд хүн шиг харьцдаг уу? Үгүй. Гоц авьяас байдаг уу? Үгүй. Суугараа цаг байгаа шүү. 4-5 настай одоо арай бага байхад одоо 6 биш өмдөндөө шийдэг гэсэн үү? Үгүй. 30 секунд үлдлээ асуугаарай. Ямар нэг үнэр яаж одоо айгу хурц тийм реакц өгөх үү?
Үгүй. Мэдрэх үү? Үгүй. За цаг явж байгаа. За цаг дуслаа. За та бүхэн маань 60 секундэд багтаан одон тонголгоос тийм үгүй гэсэн хариултыг авлаа. Баггүй мэдээлэл цуглуулж чадсан болоо гэж найдаж байна. Энэ удаадаа бид нар бол тусламж авчираагүй байгаа. Учир нь гэвэл та бүхэн тун удахгүй бидэнд оншоо танилцуулах болно. Тэгэхээр хамтдаа сайн зөвлөлдөөрөө амжилт хүсье. Баярлаа. За. Тэгээ ихнийх нь бол шизофрени яриа биш баха. Анзаараад цэцэрлэгт явдаг хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр шизофрени хүүхдүүд зэрэгтэл явахгүй. Тэгэхээр аутизм шинжтэй хүүхдүүд. Юу юм бэ шүү дээ. Сэтгц хөгжлийнх нь эмгэг юм ба шүү дээ. Цаашаа одоо хөгжихгүй байх гэхээр бас хэцүү юм аа. Тэгээ удаашралтай юм уу? Саатал юм. Саатал. Аутизм дотор юу гэж байдаг болов? Төрлүүд гэдэг. Падвид аутизм гэдэг үггүй та. Падвид аутизм. тэгэхээр ихний бидний тамаг бол биш бол таглаа шүү дээ. Тэрнээс арай хөнгөө. Шизофрени л орохгүй л биш байна. Өөр байна. Зөвхөн миний санаж байгаагаар бол ингэж хөгжих ёстой одоо чиглэл байлаа гэхэд нэг жоохон гаж ингээ хөгжсөн л гэж л үүсэх гээд байдаг. Сэтгцээ. Яг нөө саатал хятагтай мунталтай удаашрал саатал гэхээс илүү жоохон өөр маягаар явцсан патолог гэж ярьж байгааг сонс. Хүүхдийн аутизм биш л хэлээ та. Энэ дотроо ингэж хуваат юм шүү дээ. Яг юм юм шүү. Аутизм дотроо хүүхд. Классификац өөр юу вэ? Синдром Ретта. Полнофункционализм бас байдаг тийм. Синдром Ретта. Гадаад орчныг яг өөрөөр хүлээж авдаг. Одоо бид гурав тоос сорогчны чимээг гэж хүлээж авч байгаад энэ хүүхд бол бүр амар хэцүү. Тийм, яг тэгэж хүлээж авдаг тийм. Өөрөөр тусгаж авдаг. Тэгээд өөр хариулт хийх. Яг. Тэгээд нөө компортмент behavior бас жоохон өөр бусдаас. За хоёр багийнхан маань оншоо танилцуулах цаг болсон байна. Оншоо аваа гараад ирээрэй. Хоёр багийнхан маань оншоо аваа гараад ирээрэй. Stay here. Yeah, wait. Stay. Calm down, okay? Calm down. Control yourself, calm down. За хоёр багийнхан маань оншоо танилцуулахаар гарч ирсэн байна. За тэгэхээр интернет багийнханд маань онш тавих аялал ер нь хэр сонирхолтой байв эсвэл хүнд байв уу? Амаргүй. Аха. Ер нь амаргүй байла. Эргэлзээ их төрүүлж जैन. Тэгээд дотроо бас нөгөө олон төрөл өвчин нэг дотроо олон хуваагддаг болохоор бас тодорхойлоход бол амаргүй байлаа. Гэтэ ямар ч байсан нэг ерөнхий өөрсдийн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа юу те? Эмчнэрийн хувьд Хамгийн л амархан байсан уу те? Хараад ерөнхийдөө бол за тэгвэл интернет багийнхынхаа оншийг хамтдаа харах эмчнэрээ. За интернет багийнхны онш. Интернет багийнхны онш. Аутизм гэж бодож байна. Аутизм гэж оншилсан уу те? За тэгвэл эмчнэрийн багийн оншоо харъя. Адилхан аутизм гэж оншилсан байна. За эмчнэрийн баг болон интернет багийнхан маань хоёулаа аутизм гэдэг оншийг тавилаа. Тэгэхээр яг одоо энэ онш үнэн үү зөв үү буруу юу гэдгийг би одоо одон тунгалгатайгаа ярилцах гэж байна. Тэгэхээр одон тунгалгаа түрүүн ихсэн ихний мэдээлэлээр бол Даяны хувьд 2 настай байхдаа бусад хүүхдүүдээс ялгагдах зүйл нь хэл ярианы хөгжил мөн байсан гэсэн шүү дээ тий. Өөр ямар хоцрогдсон байсан бол. Ерөнхийдөө 2 нас гарантайда одоо хамгийн чухал болох тэ өөрийгөө илэрхийлэх хэл ярианы хөгжил бол байгаагүй. Дээр нь нэрээр нь дуутахад ерөөсө харддаггүй. Маш олон дуудуулчиж хардаг. Харахтаа хүний нүд рүү одоо удаан хугацааны турш ихсэлж харж чаддаггүй. Маш хурдан далтчихдаг. Давтамжтай үйл явдал дуртай, нэг хэвийн зүйл дуртай. Мөн маш тайван мөртлөө яг доктортой суугаад хичээл хийхэд анхаарал байдаггүй. Окей, thank you. Тийм шинж тэмдгүүд байсан. Хизээ Даяныг онцлуулсан байна. Ерөнхийдөө 2 нас гарантайгаас нь жоохон ажиглаад 4 настад нь ерөнхийдөө хамгийн анх Монголд онцлуулсан. Тэгээд эмчнэр ямар онш тавьсан бай Даян? Бид нар нөгөө нэг смут буюу сэтгэл мэдрэлийн үндэсний төв дээр шараад очиад эмхтэн амж дээр онцлуулад ерөнхийдөө аутизм байна, хөнгөн хэлбэрээ хийсэн байна. Тэгээд цаашаа ингээд үнэлгээндээ аутизмынхаа төв үнэлгээндээ ингээд ороод яваарэ гэд тэгээд хэлсэн байгаа. Тэгэхээр хоёр багийнхан маань хоёулаа Даяны маань оншийг
зөв тавьж чадсан байна. Та бүхэндээ баяр хүргэе. Интернет баг болон эмчнэрийн баг маань нэг тус бүрдээ нэг оног авч чадлаа. Тэгэхээр одон тунгалгаас асуумаар байна л да. Хөнгөн хэлбэрэх гэж хэллээ шүү дээ, тий. Мэдээж одоо 6 нас хүртэл хүүхдтэйгээ маш их ажилласан баг. Энэ хугацаанд яаж ажилласан бэ? Хөнгөн хэлбэр гэдэг нь дотроо одоо хэдэн төрөл байд юм бол? Ерөнхийдөө аутизм 3 төрөл байдаг. Хөнгөн, дунд, хүн тэгээд гэхдээ манай хүү бол хамгийн анх дөнгөж зүрх хүрэх үед онцлуулж хахад бол 4 дунд гэж гарч ирсэн. Тэгээд би одоо хүүхдийн онцлогийн дагуу маш сантуулж ажилласны үндсэн дээрээс одоо жил болгон би дахин үнэлгээнд ордог байгаа. Энэ жил ороход бол хөнгөн рүү буюу одоо илүү эрүүл тал руугаа илүү нийгэмшсэн тал руугаа ингээд дэвшээ явсан байгаа. Би одоо хүүгийнхээ зүгт одоо яаж тууж ажилтдаг вэ гэвэл манай хүү ерөнхийдөө өөрөө төрхөөс альваа зүйлийн орчин гайгүй мэдэрдэг тиймэрхүү төрсөн. Тийм учраас би бүх юмд хамруулдаг. Усан сэлэлт, төгөлдөр хуур, тэгэл хичээл, одоо урлагийн бүх төрлийн хичээл бүх юмд би ингээ яг өөрөө бичлэн авч яваад тэр багш нарт нь бас яаж харьцах талаар би мэдээлэл өгөөд өөрөө би давхар ингээ хинаа явдаг. Тэгээд ямарваа нэгэн талаар асуудал эгүйдэх ч юм уу те мэдрэг хандах үед нь би хүүгээ буцаж гаргаад тайвшруулад эргүүлээд ингээд өөрийнх нь тохирсон хэмнэлээр бол ерөөхдөө ингээд бүх юмд хамруулад явдаг байгаа одоо. Аха. Эмчээ Даяны хувьд бол 2 наснаас хоцрогдолтой байснаар нь анх шинж тэмдгийг илэрсэн юм байна. Ер нь хитэн бүр багт нь илрүүлэх боломж байдгүй аутизмыг. Яг аутизм байна уу да гэж сэжиглэх шинж тэмдэг байдаг. Гэхдээ ангаах ухаан ой 6 сартайд нь сэжиглэж болно. 2 нас бол онш тавих хамгийн тохиромжтой нас гэж үздэг. Ингээд сүүлд ингээд онцлогдсныхын дараа ээж анараас суугаад хахад за одоо хүүхэд ч өнөөдөр ой 9 сартай ой 10 сартай би ингээд аутизм гэж оншиллоо. Энийг дараа ингээд нөхөд бодох дээр эхний шинж нь юу байсан юм шиг байна энэ гэл би бас их асуудаг юм. Тэгэхээр гэрэл хараад айгүй удаан ингээд ширтээ цоо ширтээд хөвтөөд идэг байсан гэсэн асуулт хэлдэг юм. Нэмэлт хоолнд оруулахад маш хэцүү байсан гэдэг юм. Нөө тараг бантан каш жимс ногооны нухаш цутангаа өгөхлөөр ерөөсөө идэхгүй маш хэцүү байсан. Арай ч үнийг 9-10 сартайда нэмэлт хоолнд орсон энэ гэсэн иймэрхүү хариултыг их сонсно. Хоёр дахь нэг бол ангаах ухаан яг ч тогтоочоогүй гэхдээ сүүлд энэ хийсэн судалгаа нөгөө эхний хэдэн сар хүүхдийн эмч аяух толгойн тойрог хэмжээ явдаг шүү дээ. Сар болгон толгойн тойрог хэмжээ явдаг. Толгойн тойрог наснаасаа том байх нь бас аутизмын эхний илрэл байж болцсохгүй энэ гэсэн судалгаанууд сүүлийн үед гарч ил байгаа. Тэгээд ой 6 сартайд нь сэжиглэн. Тэгээ 2 настайд нь оншийн тавина. 2 наснаас оройтч тавил ер нь онш оройтсан байна гэж үздэг. Хэдий ч нэ бүхэл өвчин адилхан л да. Гэхдээ аутизм дээр ч гэсэн хэдий ч нэ эрт оншилж ажиллаж эхэлнэ. Яг Даяны ээж шиг төдий ч нэ үр дүнтэй 6 наснда жирийн сургуульд суралцах орох боломжтой. Тэгэл онш оройтоод ажиллах нь оройтоод байх тусмаа 6 настайдаа сургуульд орохгүй 7-8 тайдаа орох эсвэл тэгээ жирийн сургуульд орох боломжоо энэ төр алддаг. Хүн хэлбрээс эмчээ хөнгөн лүү дунд руу хөнгөрөө гэж шийдэх бол боломж байдаг юм байна. Боломжтой. Тэр их ажиллагаанаас хамаарна. Одоо жишээлбэл аутизм ч юм бол нөгөө уудаг эм, тарьдаг тариа, хийдэг хагалгаа энэ гэж бол байхгүй шүү дээ. Утдаг утлаг энэ гэж бол байхгүй. Тэгэхээр гол нь дандаа хүүхдээ хөгжүүлнэ гэж ярина. Аутизм бол ерөөсөө эмчлэнэ гэж ярихгүй. Эмчлэн гэхлээр нөгөө эм тариа, хагалгаа юу л болчиход байна шүү дээ. Утлаг гипс болчиход байна шүү дээ. Тэгэхээр аутизмыг дандаа хөгжүүлнэ гэж ярина. Одоо Даяны ээжийн хөгжүүлж байгаа энэ бүх аргууд чинь тэгэл хэдий ч нэ сайн хөгжүүлнэ төдий ч нэ энэ хүүхдүүд хурдан хугацаанд нөгөө хүндээсээ хөнгөн рүү ороод тэгэл эдгэрэх боломжтой. Даяны хувьд бол бүх төрлөөр л одоо хичээллүүлдэг, дугуулan секцэнд хамруулдаг гэж шүү дээ. Бүгдийг л чадаад яваад ах уу? Тий, гайгүй. Гэхдээ яг өөрийнх нь тогтсон яг нөгөө анхаарал төвлөрөлтийн хугацаа гэж байдаг. Жишээлбэл манай хүүхд дургүй зүйлдээ одоо байсан ч би чи энийг хийх шаардлагатай. Энэ бол чи заавал хийх ёстой гэсэн тохиолдолд 15 минут л тэр анхаарал. Би тэр 15 минутыг маш сайн ашиглах ёстой. Дуртай зүйлдэг бол 25-аас 30 минут анхаардаг. Тэрэндээ бол одоо зураг зурах, пазл эвлүүлэх, лего эвлүүлэх гэх мэт. Гэвтэл бичгийн те элементийн дэвтэрдээ бичүүлэх юмд бол маш их дургүй. Гэхдээ тэрийг бол яг л би тэр өөрийнх нь тайвширсан, стрессгүй тийм үед нь би наан сэтгэл санааг нь бэлдээ. Тэрийг бол яг 15 минут бол хийн. Гэхдээ тэрнээс хойш бол хийх сонирхолтой байдаг. Хүчилэх юм бол стресстэйж эхэлдэг. Анх яг 2 нас 4 настад нь онцлуулчаад яаж хүлээж авч яасан бэ? Мэдээж энэ талаар бол судалж ирсэн. Ер нь Монголд байгаа аутизмтай хүүхдүүдийн ээж аав нартай холбогддог. Тэдний сэтгэл ер нь ямар хөө байдаг бол энэ талаар ярихгүй.
Яг анх гадарч явах үед хамгийн түрүүж яг үндэ интернетээс л асуусан. Ийм хүү шинж тэмдэг хүүхдэд илрээд байна. Энэ одоо ер нь юу гэдэг юм болоо ч юм уу те. Интернетээс хайж. Тий, интернетээс хайж авахгүй. Тэгэхээр ихэнх хүмүүс зүгээрээ эрэгтэй хүүхдэд орой хилд ордог гэсэн штэ. Яавал штэ юу дими балаа юм яриад байгаа гих мэтчлэн байсан. Гэвч ингээ удаандаа бусдаас арай өөр байгаа нь мэдэгдэжсэн. Жирийн хүмүүс хүртэл хараад хэлжсэн гадаа тоглож байхад бол танаа хүүхд арай өөр юм а тий гэл. Тэгэл ерөнхийдөө цаг нь болсон байна гэж одоо би ихтэй ерөнхийдөө аваачаар үзүүлэхээр явж байхдаа би баг гадарч исэн хариуг нь. Яа тэр 2 настад нь гардалаа 4 хүртэл болохоор би тэр хүлээн зөвшөөрөхгүй байсан тэр тэмцэжсэн миний үе маань байгаа байхгүй юу. Яг хаа тэгээ 4-өөдөө би яг онцлуулах үедээ бол би баг хүлээн зөвшөөрсөн баргаад энэ мөн байгаа. Яг бол би өөрөө хараа гадарлаж байгаа шүү дээ. За нэг л өөр нь өөр байна гэд. Эхлээд бол баг зэрэг хүн түлээж авсан. Гэвч дараа нь би аутизм гэдэг судалсан. Бусдын үгэнд итгээгүй. Хүмүүс чинь яана тэгтэг гэсэн штэ, ингэдэг гэсэн штэ гэж намаа нэг өөр ингээл өрөвдөөл нэг тэнэг сонио харцаар хараад би тэгээгүй. Би өөрөө судалсан. Хөгжийн бэрхшээлтэй болон ийм төрлийн хүүхдүүдээ ээж нар яаж ажилт амжилтанд хүрсэн бэ гэдэг бодит амьдралаас сэтгэлсэн кино үзсэн. Бусдын үгэнд итгэхэ болсон. Тэгээ өнөөдөр ямар байж болно, ирээдүйд ямар ч болохыг бид нар мэдэхгүй учраас тий. Заавал өнөөдрийн юмар өнөөдрийг хараад дүн хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Дээр нь манай хүүхэд би өөр маш олон өвчтэй юм төрлийн янз бүрийн өвчтэй хүүхдүүдэд уулзж байхад эсэргээрээ миний хүүхэд эрүүл юм байна гэж би бодсон. Энэ бол нэг том асуудал биш юм байна. Би баг зэрэг хүч хөдөлмөр арай илүү цаг гаргах юм бол баг нэг асуудал биш юм байна гэж би ерөөхдөө хүлээж ойлгож авсан. Аха. За тэгэхээр эмчнэр маань хэллээ шүү дээ. Хэр баргийн те хүн бас ингээд нэвтрүүлэгт оролцохгүй гэж одон тонгол маань бол өөрөө ингээд зориг гаргаад үзэл суугаа хүмүүстэй те энэ хүүхд бол эдгэрдээ шүү хамгийн гол нь зөв ажиллаараа гэдгийг харуулах үүднээс зориг гарган бидэн дээр ирсэн байгаа. Манай нэвтрүүлэгт оролцсонд чамд маш их баярлалаа. Чи бол маш мундаг ээж байна. Хүүхдэд нь эрүүлэг хамгийн сайхан бүхнийг хүсье. Бас блогтой гэсэн те блогороо дамжуулаад бус ээж аваадад. Тий, би өөрөө влог хийж бас өөрөө Facebook пэйж хөтлж явуулаад тэрэндээ энэ талын бүхэл мэдээллийг ингээд бусад хүмүүс жоохон ч гэсэн тус юм болоосай, гарцаа олоосай гэсэн үднэс хийдэг байгаа. Тий. За тэгэхээр хүүхдэд нь эрүүлэг хамгийн сайхан бүхэндийг хүсье. Та хоёр дадаж жаргал сайхан бүхнийсээ аав нь бас Монгол байх байгаа гэсэн тий. За танаа гэр бүл хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлэг маань яг одоо интернет баг болон эмчнэрийн баг маань нэг оноотойгоор өрсөлдөж байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Эмийн урмалтай инхчин эрүүл мэндийн цай үзэгчтэй хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Аутизм. Уурэг тархины хэвийн хөгжил саадснаас болж хэл ярианы хөгжил хоцрох, нийгэмд дасан зохицох чадамж бага байх эмгэгийг аутизм гэнэ. Аутизмын хэрхэн яаж үүсээд байгаа нөхцөл шалтгааныг эрдэмтэн судлаачид бүрэн тогтоогоогүй. Харин аутизмтай хүүхдэд илрэх шинж тэмдгийн тухайд бага насны хүүхэд хөлд орохгүй байх, нуугдаж тоглох гэх мэт тодорхой тоглоом сонирхохгүй байх, үг ярианы хөгжил хоцрогдох, 1-2 наснд хилд орохч үгийн сан багтай байх, ямар нэг зүйлийг дахин өргөх, сонссон дуу аваа, үг өгүүлбэрээ олон удаа давтаж хэлдэг байх, зориггүйгээр ямар нэг зүйлд хит их төвлөрөх, зарим зүйлсийг хит ихээр сонирхох зэрэг шинж тэмдэг илэрдэг бол өсвөр насны хүүхдэд найз нөхөдтэй болохгүй байх, баяр хөөр, амжилтаа бусадтай хуваалцах сонирхолгүй байх, бусдын сэтгэл санааг хуваалцахгүй байх, хэл ярианы хөгжлөн дутагдaltaй эсвэл сааталд орсон байх, хэвшмэл болон давтагдмал үг хэрэглэх, хэвшмэл нэг үйлдэлийг давтах онцлогтой байдаг. Уг эмгэгийг хэдий ч нэ эрт илрүүлнэ, засрах магадлал төдий ч нэ ихсдэг тул эрт илрүүлэг маш чухал. Эмнэлгийн мэрэгжилтэн эмнэл зүүн аргаар үнэлж, эцэг их хүүхдүүдтэй ярилцсан асуумж судалгаа авч, үнэлгээнд оруулан уг эмгэгийг оншилдог. Одоогоор эмчлэх тодорхой эмчилгээ нээгдээгүй байгаа ч уг эмгэгтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, дадалжуулах шаардлагатай юм. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл бүр бидний ирээдүй цэвэр ургамлын гаралтай Kinofrom брэнд. Ингээд нэвтрүүлгийн энэ үед 2 багаас нэг гишүүн гарч ирсэн байгаа. Харин үлдсэн гишүүд маань чивчээ зүгээрээ та бүхэн бид хоёрын бид хэдийн яриаг сонсох учиргүй. За ингээд та хоёр маань
дараагийн оролцогчоо хүлээж авахд бэлэн үү? Намсраага урьж байна. Дараагийн оролцогч Намсраа. За сайн уу Намсраа? Манай нэвтрүүлэг тавтай морил. Баярлаа. За. За тэгэхээр Намсраа хоёулаа 2 гишүүндээ юуны өмнө түүх хаваалцсан. Хэдэн хонд ер нь өвчний чинь шинж тэмдэг тавигдсан эсвэл ямар шинж тэмдгээр илэрсэн тухайга хоёулаа яридгүү. За 2006 онд бол гахаа авдраар өвчлсөн. За тухайн үеэс бол ер нь эхний шинж тэмдэг нь илэрч эхэлсэн. Илэрч эхэлсэн. Чи одоо ирүүл үү? Одоо бол ирүүл. Одоо ирүүл. Хэдийн хугацаанд одоо энэ өвчний эмчлүүлэх гэж хэр хугацаа зарцуулсан бэ? За яг тухайн үеэс тоолвол 13 жилийн дараа. 13 жилийн дараа эмчлэгдсэн. Ямар учраас дугуй авч гарч ирсэн юм бэ? Дугуйтай бол өвчнөө маш шалтгаан холбоотой гэж нэмчнэр үзсэн байгаа. Яагаад? Тийм учраас дугуй их өндөг байсан дээ. Дугуй их өндөг байсан талбайд байсан. Тэгээ дугуйнаас унах барих тийм гэдэг асуудал үүсдэг байсан тий. За ингээ хоёр багийнхандаа баггүй мэдээлэл өглөө та бүхэн маань үлдсэн гисүүд дээр очиод мэдээлэлээ хуваалцаарай, амжилт хүсье. Өрөөндөө ороод зөвлөлтөөрэй. 6 онд ихний шинж тэмдэг нь илэрсэн. Одоо гэхдээ бүрэн идэрсэн эрүүл 13 жил зарцуулсан энэ идэрхэд. Тэгэл дугаа аваад гарсан шалтгаан болохоор энэ дугаа аягүй их ундаг болсон болохоор дугуйтай холбоотой нэг гарсан тийм шалтгаан юм байна. 2006 онд гахаа авдар туссан гэж. Тэгээд тэр үед ихний шинж тэмдэг илэрсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо бол ив ирүүл бүрэн эмчлэгдсэн гэж байна. Өөрөөр хэлбэл анхны шинж тэмдэг тэр 2006 оноос хойш ингээ 13 жил үргэлжилсэн гэж байгаа байхгүй. Тий. Тэгээд эмчнэр юу гэсэн юм ярьсан гэхээр энэ залуугийн өвчний онш нь дугуйтай холбоотой гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ хүнж гэмтэл авсан биш байж болох юм байна. Как диагноз? Как избежать? Сүндрэгийн спазм гинт ингээл нэг юу ячдаг штеп. Спазм явж чадахгүй байж штеп. Тэр дэхт 13 жил яриад байхгүй хаа. Тийм биш ба. Ихтэй гэмтэл авбал тэр чинь тэгж 13 жил яв. Биш хаа. Булчирхайлаг эрхтнүүд гинтэн шүлсний булчирхай, нойр булчирхай, төмсөг. Баян дугуйж идэв юм чинь нөгөө. Цааны нэг гарсан шүү дээ. Булчингийн үйлдэлтэй ч. Шаасан. Усны гэмтэл болоо. Усны гэмтэл ч болоо. Төмсгний өөрчлөлт байсан юм уу? Эсвэл нойр булчирхай өөрчлөлт байсан юм уу те? Гахаа нойр булчирхай гэмтээд юм уу? Би бол анх удараас Болон булчирхайлаг эрхтнүүд ерөөсөө энэ бөөлжүүл эхэлдэг байхгүй юу? Хевлигээр өвчтөе өвдөл бөөлжүүл эхлүүл бид нар нойр булчирхай руу 13 жилийн өмнөх тэр чинь энэ хүүхд дээр байсан ба шүү дээ. Тэгэхээр хаадраар өвцөн үед бөөлжиж за нэг 17 8 таг одоо хүчтэй бөөлжиж байсан уу? Хевлигээр өвдөжсэн үү? Хевлийн өвдөлт. Намсраа хоёр дараагийнхаа тусламжийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Бид хоёрын яриаг хоёр багийнхан маань сонсох ёсгүй учраас чихвчээ зүгээрээ эмчнэр маань чихвчээ зүгээрээ. За тэгэхээр хоёулаа чихвчээ зүгээд өөр зүйл сонсч байх хооронд үзэгчдээ энэ хайцсан дотор юу байгаа, ямар тусламж авчирсныг чи харъя тэхүү. За тэгээ үзэгчдээ бага хэмжээний мэдээлэл өгье. За энэ маань юу бэ? За энэ дотор малын ивэр байгаа. За. Тэгээ энэ бол ер нь яг онш гэхээс илүү логик утгаараа л илүү холбоотой байна. Холбоотой болоо тий. Чиний өвчний онштой. Тэгээ ер нь нэр шилээ ойролцоол гэсэн. Ер нь хоёр багийнхан маань тэмдэр зүзээд тий ер нь бол мэдчих юм болоо тий. Шууд логик утгаар нь ойлгоод оншиж чинь тавьчих боломжтой гэж ядж байна тий. За тэгвэл хэр мэдрэхийг хамтдаа харъя тэхүү. Интернет багийнхан хайрцаг руу гараа хийж мэдэрч үзэх дараагийн оролцогч гараад ирээрэй. Эмчнэрийн багийнхан хайрцаг руу гараа хийх дараагийн оролцогч гараад ирээрэй. Та хоёр маань гараа хийн. За тэгтээ гараа маш болгоомжтойгээр би сая харлаа. Эвгүй юм байна. За ёо, зөрөгтэй байна уу те? Зүгээрээ. За айхгүй юу? Айхгүй. За та хоёр гараа шургалж эхлэе. За их байна. За юу ээж болохоор яриад явах уу? Хідэн ширхэг юм байна. Яаж ийн? Аба юу мэдэрч байна? Яс шиг л юм байна да. Энийг амтны
юу байна да. Юу байна гэж хэлэхгүй байх тий. Эмчээ та. Хэдэд бүх боломжтой юу? Энэ нь бол гадарлаж байна. Гадарлаж байна уу тий? За ямар ч гэсэн Абай. нэг шиг Юу гэж бодож байна? Эмчтэй яг адилхан юутай байна. За та хоёр маань мэдэрч дууссан бол өрөөндөө ороо зөвлөлдөөр ямар нэгэн буруу мэдээлэл өгөө багийнхандаа та бүхэн маань ямар нэгэн хугаралтай бол хамаагүй байгаа шүү. Тэгээд манай оролцогчийн өвчний онштой холбож ойлгоорой. Амжилт хүсье. За амжилт. Ямар хэс? Ингрийн евр гэж хэлсэн юм. Ингрийн евр. Тийм. Тэгээд тэр нь яг тийм л зүйл. евро. Еврэ. Нөгөө ямааны хоньны евр шиг евр. Тэгээд тэр нөгөө жижиг юм евр. Тэгээд тэр дотроо нөгөө еврийн толгой байдаг энэ хугарсан хэсгээр нь ингээд юу яах тэр дотор нэг шингэн гэл шиг юм ч юм уу хийцсэн юм байна. Дотроо шиг нэмтэй амтны евр. Тэг били дугуун ч толгорсон холбоотой. Тэгэхээр би тэгж бодож хугаралтай холбоотой биш гэсэн. Хүчтэй холбоотой гэхээр ямар ч зүйлсээ явах гэдэг. Гэхдээ ямар ч зүйлсээ евр байна. Би бол нэг евр амтны тэ төмсгөрүүл Яг би бодоод дуугуу тэ төмсөг гимтэл авч ирсэн юм бол. Тэгэхээр хугарал. Нэг бол ийм байж болох уу надад еврээр чинь за тэр шингэн бас нэр юм хэлээд байна тий. Тэгээ зүгээр юм бодлоо нойтн л байлаа л дээ. Нэг актер дууссан гэхээс илүү нойтн. Японы дивитний аппарат юм шүү дээ. Суур яасан. Цохошин ерөөс ингэж байгаа. Одоо чиний ялж юм чинь физиологический асуумт гарандаа хүчтэй. Таны гар бугуу хүчтэй. Эсвэл нөгөө нэг тархинд чинь юу гэж байгаа шүү дээ. Хажуугийн хоёр ховдол, баруун зүүн хоёр ховдол чинь эвэр их бие эвэр гэж байгаа. Энэтэй бол миний бодлоор бол холбоогүй байна. Хоёр багийнхнаас асуумж асуух дараагийн гишүүн гараад ирээрээ. Асуумж асуух дараагийн гишүүн гараад ирээрээ. Харин үлдсэн гишүүд маань чихвчээ зүгэх ёстой шүү. Үлдсэн гишүүд маань чихвчээ зүгээрээ та бүхэн бидний яриаг сонсох ёсгүй байгаа. Эмчнэраа чихвчээ зүгээрээ. За та хоёр маань манай оролцогчоос тийм үгүй гэсэн хариулт авах асуултыг 1 минутанд багтаан асуух ёстой байгаа. Та бүхэн шууд оншиг тулгаж асууж болохгүй, эргэтэн тулгаж асууж болохгүй байгаа. За ингээд ойлгомжтой бол цаг эхэллээ. За энэ ч эхлэе. Гахаан авдраар өвдөх үед тэр хоногудад явхад хэцүү байсан уу? Тийм. Тийм. Интернет баг. Таны гар бугуу өвддөг үү? Үгүй. Үгүй. Интернет баг. Дугуйнаас унаад одоо хуйхнаг хавцаа гэмтэл авч ирсэн үү? Үгүй. Үгүй. За уухнаг гэдэг ойлгосноо тий. За интернет баг. За таны төрөө булчлахаар бэлэг ирэхнээ өвддөг байсан уу? Үгүй. Үгүй. Эмч. Тэр гахаан авдраар өвдсөн үед эмч хуухнаг төмсгөнд үзлэг хийдэг. Тэгэхэд хоёр төмсг өөр хэмжээтэй байсан уу? Тийм. Өвчнөд ч холбоотойгоор. За таны шагааны артлын шүрмс өвддөг үү? Үгүй. Үгүй. За эмч. Тархитлагоонд гэмтэл авч ирсэн үү? Үгүй. Дуун Үгүй. жахтаа. Интернет баг. Таны гойны яс өвддөг үү? Үгүй. Үгүй. Эмч. Гахаан авдраар өвдсөн байхдаа бөөлж ирсэн үү? Үгүй. Үгүй. Интернет багийнхан. Таны тохоо өвддөг үү? Үгүй. Үгүй. Эмчнэрийн багийнхан. Хевлийн эхо хийж оншоо гаргасан уу? Хевлийн эхо хийсэн үү? Тэгжиж оншоо тавьсан уу? Тийм. Тийм. Таны нугас нуруу бүслэгээ өвддөг үү? Үгүй. Үгүй. Эмчнэрийн багийнхан. Хуухнагийн өнгө өөрчлөгдсөн байсан уу? Үгүй. За асуулт туссан. Эмчээс асуулт байна уу? Юу гахаан авдраар өвдсөн байх хоногудад толгой өвчтөй өвдөжсэн үү? Үгүй. За. Асуулт асуух хугацаа маань дууссан байна. За та бүхэн маань өрөөндөө очиод авсан мэдээлэл өгөөрэй. Тун удахгүй оншоо тавих учраас өрөөндөө яараарай.
Сайн юм чирүүсэн ингэж чинь хуухнаг асууж байна. Үндсэндээ нөгөө бэлэг эрхтэн төмсөх тэг гахаан авдар өвчлөж байгаа үед хуухнаг өвдөж ийсэн үү, бөөлжж ийсэн үү, толгой өвдөж ийсэн үү гэж байна. Тэгэхээр үндсэндээ бэлэг эрхтэнтэй холбоотой л эмгэг хүнс таарч байна. Яс мас юутай бол холбоо алга. Тэл Хоёр төмсөгч нь хоёр өөр байсан уу гэсэн тийм гэсэн. Тэгээд хэвлийн эхо хийж онцлогдсон уу гэсэн тийм гэсэн. Гахаан авдраар өвдсөн байх өдрүүдэд явхад хэцүү байсан уу гэсэн тийм гэсэн. Гимтэл авч ирсэн гэдэг юм тийм үү? Тэр нэг хоёр ивэрхээр хос эрхтэн яриад байгаа юм болов. Хоёр төмсөгч хоёр хос байдаг шүү дээ. Тэгээд төмсөг хоёр өөр байсан. сайн уу хаана нэлээ. Тэг чинь бас нэг дугуй байнг гонод харж бэлэг эрхтэн нөлөөлж шүү дээ. Франчески. Ивэрхий. Начи ивэрхий байж болно шүү дээ. Цав хуухнагийн ивэрхий юу? Цавны доошоо ингээд унждаг охины ихтлэн дээр том жижиг болчих. Эрэгтэй чинь шулуун тийм ээ. Эрэгтэй хөхтэй чинь шулуун. Эрэгтэй эвэгтэй аль нь ч үгүй тэр нөө судастайгаар холбоотой шууд ба шууд биш гэж директ индирект гэж хуваадаг байхгүй. Тэгэхээр тэрийг бол мистаслийн явцад тодорхойлт хагалгаа хийж явахдаа бэлэг эрхтэн холбоосон. Тэгээ тэрэн дээр тим шаардж байгаа байхгүй. Тийм гэсэн юм тий. Тэгвэл юу гэж яс мас юутай холбоотой юу ч ялгаа нуруутай холбоотой юу ч ялгаа тэгвэл шүрмэс өрөөс тэгвэл тэр бэлэг эрхтэн холбоотой бэлэг чинь байнг дугуй нь чангалах чинь бэлэг эрхтэн чинь муугаар нөлөөлж. Хэвлийн урд ханы ивэрхийнүүд гэж байгаа юм. Тийм. Байрлалаар нь цавны нэг бол феморальны гэдэг нь таны яриад байгаа нэг доотлын феморал тэр хэвлийнхээ ханы анатомитой холбоотой цав хуухнагийн гэдэг чинь цавны юм чинь доошоо унжаад хуухнаг руу л орж Тэгээ байгаа. одоо бид нар онш юу юм? Хоёр багийнхан маань оншоо танилцуулах цаг болсон байна. Оншоо аваад гараад ирээрэй. Эмч нарын баг оншоо аваад гараад ирээрэй. Оншоо танилцуулах цаг болсон байна. Чиний хин илүү одоо яг зөв оновчтой асуултыг асууж ирсэн бэ? Эмч нарын баг л илүү оновчтой асуулт гэж бодож байна. Миний бодлоо. За эмч нарын баг болон интернет багийнхан маань оншоо танилцуулахаар гарч ирсэн байна. Энэ интернет багийнхан маань хэр хүнд вэ? их ер нь ста хэцүү байлаа. Хэцүү байсан уу? Бэлдсэн бүх асуултуудаа бүгдээрээ бараг үгүй болоод харчлаа. Хамгийн сүүлийн асуулт хариултан дээр. Навчаа эмч асуусан шүү дээ. Ер нь бүх асуултуудаа асууж дуусаад ер нь оншоо тодруулахад чи хэр их дөхөн болсон бэ асуулт хариул? Дөхөмтэй л байсан л та. За тэгэхээр хоёр багийнхныхаа оншийг хамтдаа харъя. Манай Намсрагийн онш ямар онш дэвшүүлсэн бэ гэдгийг эмч нарын багаас эхэлж харъя гэх үү? Эмч нар бид нар цавны ивэрхий байх өндөр магадлалтай. Яг нөгөө нэг хувилбар нь юу ажиллах гэхээр хуухнагийн усчлалт. Төмсөгний усчлалт. Энэ хоёр ер нь бол механизм, онцлогоо, эмчилгээ ер нь бараг л адилхан. За, интернет багийнхан байна. Интернет багийнхныхаа оншийг хамтдаа харъя. За, та бүхний онш? Простатит. Яг бид нар ямар хийж байгаа нэг дөрөв ер нь ихэнх тохиолддог тийм дөрөв нэг төрөл гарсан өвчний. Гурав нь бол ястай ямар нэгэн одоо нэг зөөлөн эд ямар нэгэн ястай холбоотой. Нэг нь энэ одоо иймэрхүү нэг онш байсан. Тэгэхээр сүүлдээ нөгөө хамгийн сүүлийн 1 минутанд юу гэж болох вэ тэр эврийг одоо ерөөс бодсонгүй тийм гарч ирсэнгүй мэдсэнгүй тэр учраас одоо юм эмгэгтэй байж магадгүй. За хоёр багийнхан маань ямар тааж хоёулаа оншоо тавилаа. Гэхдээ аль нь зөв буруу гэдгийг мэдэхгүй байна. Намсраагаас асууя. За гахаан авдар тусснаас хойш чамд энэ шинж тэмдэг илэрсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд чи 13 жилийн дараа эрүүл болсон. Тэр хооронд яг ямар хүн нөхцөл байдалтай байсан бэ? Тэгээд 13 жилийн дараа яг яаж эдгэрснээ бас яриад өгөхгүй юу? За ерөөдөө 2006 оноос хойш бол гахаан авдар тусны дараа бол тэгэхэд бол нэг талын төмсөг хавдчихсэн л да. Тэгээ улмаар бол одоо энэ гахаан авдраасаа болоод ийм болоод яваад байна гэж боддог байсан. Тэгээ 11 онд одоо зэрэг датлахын комиссийн үзлэгээр ороод яг эмчнэрийн дэвшүүлсэн 2 оншийг бол гаргаж ирсэн л да. Нэг бол цавны эвэрхий эсвэл ийм усан хавн гэсэн чи тэгээ наадга яаралтай үзүүл гэж хэлжээ. Тэгээд би тухайн үед бол имлэг үлгээр яваагүй, үзүүлээгүй, доогоогүй. Тэгээ улмаар бол 19 онд гэр бүл болоод найз нөхдийн ятгалгаар нэмлэгт очиж үзүүлсэн л дээ. Яана тэр хооронд тэгээ өвдөлт өгөхгүй юу? Яг өвддөг байсан. Гүрийгэл яваад тий үгүй ч юм уу тиймэрхүү нөхцөлд өвддөг л байсан. Тэгэл гүрийгэл явааддаг байсан.
Тэгээд 19 онд яг ямар эмчилгээ хийсэн бэ? 19 онд бол онцлуулаад хагалгаанд орсон. Чиний онш? Хөх хагалгаа цавны эвэрхий. Цавны эвэрхий гэдэг онцтой байсан байна. За эмчнэр маань цавны эвэрхий гэж зөв оншоо. Багтаа 1 оноо авчаа. За эмчнэр маань нийт 2 оноотой. За харин интернет багийнхан маань хараахан оншилж чадсангүй та бүхэн маань яг одоогийн байдлаар оноо авч чадаагүй 1 оноотой. Өмнөх оноо 1 оноо байсан. 1 оноотойгоо явж байна. Тэгэхээр цавны эвэрхий гэдэг онцтой байсан юм байна. Тэгэхээр Баян-Мөнхөмч намсрагийн хувьд бол маш олон жил ингэ явцсан байж. Ингэж байж болд юм уу? Энэ цаашдаа ямар эрсдэлд оруулах байсан бэ? Байж болно. Ер нь зүгээр хөвлийн ханы эвэрхийнүүд гэдэг бид нар байршлаар нь ярьж байгаа ш цавны нэг бол феморалны буюу гуйны тэгээ хүүсний ч гэдэг юм уу янз янзын байрлалтай. Хөвлийн ханы бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж тэр одоо байхгүй газраас одоо байхсгүй газараа өөр юм гулсаж эвэрч гарч ирэхийг эвэрхий гэж яриад байгаа юм. Тэгэхээр энэ төрөлхийн байж болно, олдмол байж болно эвэрхийнүүд. Аль ч эвэрхийг бид нар юу гэж ангилдаг вэ гэхээр reductible, non-reductible англиар ярьж. Юу гэдэг вэ гэхээр буцааж ордог, буцаж орохгүй гацдаг, хавчигддаг гэж байна. Тэгэхээр манай одоо кейсийн тохиолдолд тэр цавны эвэрхий ингээ гарч ирсэн байдаг. Хайда үе гарч ирчээд буцаж ороод, үе гарчаал буцаж ороод тэгэхээр хайда өвдчихэд хайда намтчаал ялангуяа биеийн хүчний ажлыг хүнд юм өргөх, дүлэх, ханиах ингээ хөвлийн хан дээр дарал төхлөөр наашаа эвэрч гарч ирчээд буцаж ор. Ингээ яваад байдаг. Хамгийн нэг аюул нь яг цагийн уртад жоохон томроод байдаг нөө эвэрсэн нүхэн. Тэгээд аюул нь ихлээр түрүүнөө буцаж орж болдгоо хавчигддаг аюул байдаг. Тэр нь бол шууд амь настай ч гэсэн одоо зал хийж болдог тийм аюултай байдаг байхгүй. Тэгэхээр юу хүүхлээр ямар нэгэн эвэрхийг хэрвээ онцлогдвол болцоотой бол эрт үед нь мессежлбэр хийлгэж тухайн үүссэн хөвлийн хан дээр үүссэн тэр дефект одоо гажигыг засах ёстой юм. Шууд ойдол тавих уу, нэг бол одоо сет тавих уу, тийм ээ? Мессажлын аргаар эмчилнэ. Яг нь зүгээр эхний үед бол хүмүүс байдаг л янз янзын ингээд нэг даруулга энэ төр хийгээд зөрөөч юм уу. Тэгээд нэг хөвлийн ханд дарал төхөөс зайлсхийх, биеийн хүчний ажил, хүнд юм өргөх ч гэдэг юм уу. Удаа явдаг гэхдээ эрсдэлтэй. Гахаан авдраас үүдэлтэй байж болзошгүй гэж манай оролцогч маань хэлж байгаа шүү дээ. Энэ нь одоо ямар нэгэн өвчин үүсэх шалтгаан болох уу? Гахаан авдар чи өөрөөсөө энэ ямар ч эвэрхийний шалтгаан бол биш. Гахаан авдраар өвдөд эмч нөгөө стандарт өдөрдөмжийн дагуу төмсгөө шалгаж байгаа юм байхгүй юу? Тэр үед онцлогдсон байж магадгүй. Тэгвэл эмчтэр одоо манай кейст бол дугуйтай холбоотой шүү те. Тэгэхээр гимтэл байх уу яах вэ? Зүгээр бид нар дугуй гэж ярихлаар зүгээр нэг юм шууд надад бодогцсон. Би нэг юм харуулах уу. Дугуйны үед гардаг ослууд гэж байдгийг. Яг өвөрмөц нэг юм ихэвчлэн зүгээр одоо ахуй хэрэглээний дугуй унж яваа хүмүүс ингээ ямар нэгэн сааттай тулгардаг ч юм уу осолд орохлээрээ эхний рефлекс нь баруун гаруй зүүн гаруй альнаас ингэж эргүүлдэг нөгөө саатнаас. Тэгэнгүүт дугуйны гараар хөвлийн доод хэсэг рүү ингэж одоо яврах магадлал маш өндөр байдаг. Тэгээ хөвлийн ханы бас гэмтлүүдийг үүсгэж яадаг ч гэдэг юм уу. Тийм эхний бодсон бодол зүгээр байж болох кейсүүд нь дугуй их ундаг гэж Европт хүмүүс ороод ирэхээр бид нар хөвлийнх нь ханыг бас шалгадаг байхгүй. Аха. За маш их баярлалаа эмчээ. За эмчнэр маань 2 оноотой, интернет багийнхан маань 1 оноотой байгаа. За манай намсраа орж ирээд үзэж суугаа одоо үзэгчид тэр дундаа дугуй ундаг тий хүүхдүүд маань бас саяны эмчийн өгсөн мэдээллээс зөвлөгөөнөөс хараад маш болгоомжтой дугуйгаа унах болов гэж найдаж байна. Манай нэвтрүүлэгтэрж өөрийн түүхээ хуваалцсан намсраадаа маш их баярлалаа. Чамд эрүүл энхийг хүсье. Тэгэхээр манай нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгч танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч эрүүл мэндийн экос зөөлөөс хэсэг хугацааны дараа эргээд уулзсан үзэгчтэй. Цавны эвэрхий. Хөвлийн аль нэг хэсгээр хөвлийн хөндийн эргэтэн эсвэл өөх арьсан доогоор эвэрч гарч ирэхийг эвэрхий гэдэг. Байршлаас нь хамаарч эвэрхийг хуйн, гидсний, цавны, гуйны гэгчлэн нэрлэнэ. Эдгээрээс цавны эвэрхий хамгийн элбэг тохиолддог бөгөөд ихэвчлэн эрчүүдэд цавны дээд хэсэгт байрладаг артер, венийн судас ордог суугаар эвэрхий гарч ирдэг байна. Эвэрхий үүсгэхэд хөвлийн ханны булчингийн хөгжил сул байх, хоол тэжээлийн дутагдaltaй байх, насжилт өндөр байх, таргалалттай байх, жирэмслэлт, ялангуяа олон удаагийн жирэмслэлт, хөвлийн ханын хэт ачаалал, хүнд зүйл өргөх болон биеийн хүнд ачаалал, мис заслын гаралтай гэмтэл, өтгөн хаталт, уушигны архаг бөглөрөлт өвчин, ханиалга, хөвлийн шингэнтэй байх зэрэг шалтгаанууд нөлөөлдөг байна.
Эвэрхий анх үүсэж байгаа үед ямар нэгэн овоох тэмдэггүйгээр цав орчим халуун оргих, захтнаа үүсэх шинж мэдэгдэнэ. Цаашид ачаалал авах, алхах, гүйх, хүн зүйл өргөх үед өвдөх, цавны хэсэгт овгор зүйл тэмтрэгдэх зэргээр шинж тэмдэг илэрнэ. Мөн огүүлж бөөлжих, халуурах, гарсан эвэрхийг гулсаж орох, эсвэл хавчигдсан үед овоосон зүйлийн өнгө хувирах, хатуурах, өтгөн гарахгүй байх зэрэг шинж илэрнэ. Мэргэжлийн эмчнэр цавны эвэрхийг үзлэгээр онцлно. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт шинжилгээ болох эхо, хэвлийн эрентгийн шинжилгээ болон тодотгогчтой хэвлийн зураг авахулдаг. Эвэрхий хавчигдж гулсаж орохгүй байгаа нөхцөлд хүндрэл болох аюултай тул яаралтай мис засал эмчилгээ хийн. Харин засагддаг буюу буцаж орж байгаа эвэрхийг төлөвлөгөөт мис заслаар эмчилдэг байна. Нэвтрүүлгийн эргэн тавтай морил үзэгчтэй манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет эмнэлэг. Тэгэхээр нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн даалгавар эхлэхэд бэлэн болсон байна. За сүүлийн даалгавар бол хоёр багийнхан маань 3 оролцогчоос асуулт асууна. Асуулт асуугаад оншоо тавина. Өөрөөр хэлбэл оншийн хувилбарыг та бүхний өмнө тавьсан байгаа зөв сонголтоо хийн гэсэн үг. За 3 оноо, 3 оролцогч, 3 минут. Энэ удаа интернет багийнхан маань амжилттай оролцоод мэрэгжлийн эмч нартай өрсөлдөөд ялж чадах юм бол та бүхэнд Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх эрхийг хүн тус бүрт бэлгэлэх болно. За та гурав маань хичээгээрээ 3 оноо авах ёстой, 3 минутанд асуултаа тавих ёстой байгаа. За ингээд та бүхэн өрсөлдөөний эхлэхэд бэлэн үү? За эмч нарын багаас эхлэе тийх үү? За ихчтэй цаасаа өгөөрэй. За цаг явлаа. Мичид миний дөө ер нь юу хийх туртай юм бэ? Би тоглох туртай юу тий? Чамд ер нь ямар бэрхшээл тулгарч байсан бэ? Манайг ярихад хүмүүс ойлгохдаггүйсэн. За эмч нар маань асуугаад ихлэ ярихт нь ойлгодгүй байсан байна. Хэлд орсноос чи хойш л ойлгодоггүй байсан уу? Анхнаасаа л ойлгодоггүй байсан. Анхнаасаа л ойлгодгүй байсан байна. За. Миний дөө хагалгаа хийлгсэн үү? Хийлгсэн. Тийм. Одоо зүгээр ярьдаг болцсон уу? Одоо зүгээр үү? Тийм. Байж магадгүй. Юм жажлах идэхэд хэцүү байдгүй. Юм идэхэд миний дэд хэцүү байдгүй. Үгүй. Үгүй. Хөхөө зүгээр хөтөг байсан. Ээж хэмээмийг зүгээр иддэг байсан уу? Тийм. Гэмтэл авчихсан уу? Үгүй. Ер нь л. За тийм л. За эмч нарын анш Хэлний богино хөвч. Хэлний богино хөвч. Миний дүүгийн анш нь юу вэ? Хэлний богино хөвч. Баяр үгийн эмч нар баяр тань дөө. За. Эмч нар маань 1 оноогоо эхний оролцогчийн оншийг зөв тавьж 1 оноо авч чадлаа. Нийтдээ 3 оноотой. За дараагийн оролцогч. Ариун заяа ер нь чамд ямар зовөр илэрдэг байсан юм бэ? Амьсгалаад хэцүү болсон. Ер нь хаана имжлүүлсэн? Имлэгт. За, эмч нараа маань асуугаад хэлээ. Талуурсан уу? Тийм. Арьсаар тууралт гарсан уу? Үгүй. Амьсгалахад хэцүү байсан уу? Тийм. Ханиаж ирсэн үү? Тийм. Цэр гарч ирсэн үү? Тийм. За. Уушигны өрөвсөл. Эмч нарын анш уушгины өрөвсөл, чиний анш? Уушгины өрөвсөл. Баяр үргийн эмч нартаа. Эмч нар маань хоёр оролцогчийнхоо оншийг зөв тавьж нийтдээ 4 оноотой болж чадлаа. За одоо сүүлийн оролцогч нийтдээ бол 5 хүн оншилж байгаа. За урангоо танд ер нь ямар шинж тэмдэг илэрсэн юм бэ? Өвдөлт мэдрэгдсэн. За хайл хэсгээр нь ер нь их өвдсөн юм ба? Хевлээ хэсгээр. Хевлийн хэсгээр. Баруун доогоор өвдсөн үү? Тий. Мессас хийлгсэн үү? Хийлгсэн. Одоо бүр идэгцэн. Одоо бүрэн идэгсэн үү? Бүр идэгсэн. Энэ өвчин жирэмслэлтэй холбоотой юу? Үгүй. Эмч нарын онш? Нүү. Ямар нэгэн газар чулуу байсан уу? Үгүй. Наад чи мохор. Мохор болгоо. Эмч нарын онш? Мохор болгоо. За чиний онш? Мохор болгоо. За баяр үргийн эмч нартаа. Эмч нар маань 3 оролцогчийнхоо оншийг 3 тонгийн зөв тавьж нийтдээ 5 хүнийг маш зөв оншиллаа. Та бүхэн маань 5 оноогоо авч чадлаа. За интернет багийнхан маань хэр сандарч байна? Энэ баг зэрэг сандарч байна. Айгуу мундаг байна. Өөрөө ч нэрээ. 3 минутын хугацаанд бас интернетээр хайх боломж байгаа шүү. Тий. За эхлэхэд бэлнүүд. За цаг явлаа. Хүслэн танд ер нь яг ямар зовироод илэрч байсан бэ? Өвдөлт мэдрэгдсэн. Өвдөлт биеийн аль хэсгээр өвдөж байсан юм бол? Нуруу хэсгээр. Нуруу хэсгээр. За интернет багийнхан манаас суугаад хэлээрэй. Ясны хуурал байсан уу? Үгүй. Үгүй. Баруун талд нь үдчихсэн үү? Тийм. Мисаслд орж ирсэн үү? Үгүй. Анжиж хэрэлжсэн үү? Тийм. Тийм. Цээж өвчсөн үү? Үгүй. Үгүй. Энэ л юм да. За асуугаараа цаг байгаа шүү.
нуруу. 10 тийм өөрийн өргөслийн. Өвдөлтшин байнгын юм байсан уу? Үгүй. Дарахаар өвддөг байсан уу? Тийм. За, интернет багийнхны онш. Бөөрийн өргөсөл чиний онш. Бөөрийн өргөсөл. За, интернет багийнхнаа баяр хүргэе. Эхний орцогчийнхаа оншийг зөв тавьж чадлаа. Нийтдээ 2 оноотой боллоо. За, буян үлзий танд юу ямар зөвөрүүд илэрдэг байсан бэ? Юм харахад төвхтэй болсон. Цаашид юу яах хэвтэй юм бэ? Ажил амьдралынхаа нэглэмийг зөв зохицуулах хэрэгтэй гэж хэлсэн. За, интернет багийнхан маань асуугаад эхлэе. Нойр багтай, ядарсан, стресс зүй толгойч өвддөг байсан. Тийм. Нүд чинь гэрлэн мэдрэмтгий өвдөхөд толгойч өвдөхөд нүд чинь гэрлэн мэдрэмтгий болдог. Тийм. Сонсголт мэдрэмтгий болдог. Үгүй. Бөөлждөг үү өвдөхөр? Үгүй. Үгүй. Интернет багийнхан маань хэрэг ямар нэг өвчин намда хэрэгжилж ирсэн үү? Үгүй. Үгүй. Өвдсөний чинь дараа нүд чинь улаад байсан уу? Бат тийм. Одоо цус ингээд хураад. Тийм. Өвчин таа хэрэгсэн шүү дээ. За, асуугаарай. Энэ холын хараагууд Начин биш. Ингээд юу гэж юм. За, интернет багийнхны онш. Интернет багийнхны маань онш. За бидний онш бол нүдний даралт ихсэх. Нүдний даралт ихсэх. Чиний онш? Холын харилцаа. Холын харалган гэдэг онштой байсан байна. Баярлалаа. За, интернет багийнхан маань 2 оноотой хэвээрээ байгаа. Хамгийн сүүлийн оролцогч буян нэмэх. Танд ямар зөвөр илэрдэг байсан тухайга манай интернет багийнханд хэлээд өгөх. Ер нь ядардаг байсан. Ядардаг байсан. Таалуулж ирсэн үү? Үгүй. Үгүй. Нойрны хувьд асуудалтай. Тийм үгүй. Ууртай гэдэг үү? Ууртай байдгүй. Үгүй. Үгүй. Хурдан уурладаг уу? Тийм. Байсан ч ухаалтчдаг. Тийм үгүй. Мэдгүй бас байж. Яг одоо энэ эмгэг чинь тохиолж байгаад ухаалтдаг. Хаалтж байсан. Байсан. Тийм тэгвэл. За. Толгой чи иргэдэг үү? Тийм. Жин багсан уу? Тийм. Тийм. Жин багсан. За, интернет багийнхан маань интернетээс хайж байна. Зүрх өвддөг. Багсан. Зүрх боловдгоо. Жин нэмэгдэх юм байна шүү. За, хариултаа авъя. Та бүхний цаг дуусч байна. За интернет багийнхны онш. мэдрэлийн ядаргаа. Мэдрэлийн ядаргаа. Чиний онш? Цус багталтай. Цус багталтай байсан байна. За, интернет багийнхан маань 3 оролцогчийнхоо 1 оролцогчийг зөв оншилж нийтдээ 2 оноо авч чадлаа. Харин эмчнэрийн баг маань 5 оролцогчийнхоо тавуулангийнх нь оншийг зөв тавьж нийтдээ бүтэн 5 оноогоо авч чадлаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань ялагч бол эмчнэрийн баг байлаа. Эмч нартаа баяр хүргэе. Та бүхэн маань ямар нэгэн өвчний зовир илэрвэл мэдээж интернетээс хайж болно. Гэхдээ эцэст нь мэрэгжлийн эмч нар дээрээ очоорой гэж нэвтрүүлгээрээ хандан зөвлөхөөр байна. Манай нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч таньдаа баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Экос зөөлөн улс, Canfrom брэнд, Инхчин эрүүл мэндийн цай, Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет имлэг. Та манай нэвтрүүлгээс эрүүл мэндтэй холбоотой мэдлэг мэдээллийг хүлээн авч үзэж чадсан гэдэгт итгэлтэй. Энэ бол эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ. онцгой бүтээлийг ойрын хос